үг санал хэлэх гэсэн юм аа. За ер нь олон хилцүүлэг дээр бас байр суурь илэрхийлж байгаа хилцүүлэгч болж байна. Ер нь энэ хилцээрийг харахаар Евразийн хилцээр гэдэг нь талхнаас хямдхан тамхи импортлох хилцээр л болоод байна. Ингэж л харагдаж байна. Тэгээ бид нар одоо талхтай адилхан үнэтэй байгаа тамхиа өшөө гайлын 30% татварыг нь тэглэнэ гэдэг энэ хилцээрээр орж ирж байна. Үр хөвгтдээ өхлийн хор бэлддэг төр байж болохгүй шүү дээ. Төрийн түшээ дээ. Энэ агуулгаараа энэ хилцээр батлагдах юм бол бид нар хорт хавдраад дийлхэ бол. Одоо тамхин бүтээгдэхүүн за одоо залуучуудын дунд бол энэ вейп тамхи гэдэг зөндөө их тархацсан байна. Одоогийн нөхцөл байдлаа яа гэж хорт хавдраа дийлэхгүй ээжэж одоо энд хамгийн нөлөөлдөг хүчин зүйлс болох энэ тамхин дээрээ гайлын 30% татварыг нь байхгүй болгоно гэдээ орж ирж байгаа чинь одоо хорт хавдрын өн Монголын төр цагаан тугаа өргөж бууж өгж байгаа байдлаар л одоо түүхэнд бол энэ үлдээ шүү. Энэ хിവэрэ батлагдах юм бол тамхинаас болж цаг бусын байдлаар одоо 4300 хүн жилдээ нас орж байна. Ер нь бол олон улс ч гэсэн энэ судалгаа байгаа. Тамхины татвар багасах юм бол тамхины татвар танагдахад оршуулгын газарт хилдэгэ гэдэг. Энэ бол хатуу үг. Нэг бүгдээрээ бас ойлгож энэ нийтийн эрүүл мэндийн асуудлаа, хүний аюулгүй байдлаа хамгаалах ёстой. За мөн би энэ яг одоо яг миний хоёр хажуу тал сууж байгаа хоёр сайдтай хэлмээр байна. Сайд нараа хэлж байгаа үгэндээ хариуцлагатай бай. Энэ асуудлыг хэлэхээр онцгой албан татвараараа бид нар нөхччнөө, онцгой албан татвараа нэмчнэ гэж байгаа. Энэ бол шулуухан хэлэхэд улс төрчдийн зохиосон аргаа ядсан үлгэр шүү. Онцгой албан татвар яагаад тамхи архи гэсэн энэ бүтээгдэхүүнүүдээр тавигддгийг. Энэ өөрөө татвараар бид нар хэрэглээг багасгах гэсэн зорилготой. Анхны одоо хамгийн гол зорилго нь бол төсөв бүрдүүлэх биш. Энэ татвараар хэрэглээг багасгах зорилготой. Ийм ч учраас улс орнууд архи тамхин дээр онцгой албан татвар буюу sin tax гэдэг нүглийн татвар гэдэг юм хийдэг. Энийг баг байлгах нь эрүүл мэндэ хүүхдүүдэд залуучуудад хорлож байгаа нүгэл болдог учраас энэ нүглийн татвар гэж тавьдгийг. Гайлын албан татвараар төсөв бүрдүүлдэг. Энэ одоо хилцээрээр чинь тамхин бүтээгдэхүүний гайлын 30% албан татварыг байхгүй болгочих юм бол төсөв бүрдүүлж байгаа 68 тэрбум төгрөг чинь байхгүй болно. Энэ 68 тэрбум төгрөгөөр жилд хэдэн сургууль цэцэрлэг барих юм, хэдэн хавдрын эмчилгээнд зарцуулж болох юм, хэдэн сайн багш нарыг цалинжуулж болохыг эдийн засгийн хөгжлийн яамынхаа тооцоог хийгээрэй. За онцгой албан татварыг нэмээд энэ асуудал шийдэгдэхгүй. Нэгэнт одоо бид нар энэ улсаас орж ирж байгаа нэгэнт байж байгаарай. Нэгэнт энэ улсаас орж ирж байгаа тамхин дээр бид нар 200%, энэ улсаас орж ирж байгаа тамхин дээр нь 100% онцгой албан татвар тавина гэдэг бодлогыг хэрэгжүүлж чадахгүй. Энэ бол татврын нэгдсэн онцгой албан татврын бодлого биш. Бүгдэн дээр нь адилхан тавьдаг. Инхээр гарааны тэгш бус байдлаас эхэлж байгаа тамхин бүтээгдэхүүний хувьд зах зээл дээр юу болох вэ гэхээр нэг хэсэг нь үнэтэй болоод контрабанд руу шилжин, нэг хэсэг нь хямдараа байгаад дахиад хүүхдийн эрүүл мэнд, залуучуудын асуудал, нөгөө бидний хамгийн гол зорилго болгож байгаа эрүүл мэндийн хамгааллын, нийтийн эрүүл мэндийн хамгааллын үнээс гарч байгаа эдийн засгийн зардлаа багасгах гэдэг зорилгыг хэрэгжихгүй. Үүн дээр анхаараач төрийн түшээдээ. Тэгэхээр өнөөдөр ингээд энэ хилцээр зөвшөлтсгөр одоо эцсийн хилцүүлэгэнд аюулгүй байдал байнгын орондоор болж байна. Би энд байгаа гишүүдтэй бас урайлмаар байна. Энд сууж байгаа төрийн түшээдтэй хилцээр хийж байгаа энэ хүмүүстэй бас урайлмаар байна. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооноос зөвссөн бичих хэрвээ гарах тохиолдолд зайлшгүй энэ хилцээрийг дахин хилцэж тамхиг гайлын татвараас чөлөөлөх энэ бүтээгдэхүүний листээс хасах чиглэлийг өгмөр байна. Ингэжээж бид нар ирээдүйн хойч үеэ хамгаалсан шийдвэр гаргаж чаднаа. Энэ дээр манай байнгын ороодын гишүүд бас анхаарал өгөөч гэдгийг хүсмээр.